Нэг намыг сонгоод бараг 10 жил боллоо тийм ээ. Одоо энэ Монгол Улсын ерөнхий сайд маань хамгийн удаан ажиллаж байгаа ерөнхий сайд байхаа. Одоо бидний өнгөрсөн 30 жилийн түүхэнд. За бараг 100 жилийн түүхэнд. За Сэдэн болгоол нэлээ улс орны толгойд нэлээ утсан байх 40 хэдэн жил. Дараагийн хүн бараг манай энэ ерөнхий сайд болж байгаа шүү. Бараг 4-5 жил болчлоо шүү дээ. За ингээд одоо тогтвортой байгаа сайжирт юм уу гэтэл одоо бас одоо энэ үйл явдал энэ бүх юмыг харахад бол бас асуудалтай байна. За тухайлбал одоо дид үтсийн асуудлыг бид нэр сайн шийдэж өгөөгүй шүү дээ. Хэрвээ энэ хийж байгаа ярьж байгаа ажил төрөл энэ 14 мега төсөл энэ бүх юм зөв зүйтэй байсан бол энэ валютын анш, энэ ажил гүйдэл энэ хүмүүсийн амьдрал ахуйд ороодох энэ зүйл гарахгүй л дээ. Тэгээ гаргаж байгаа шийдвэрүүд нь хийж байгаа ажлууд нь болохгүй байна гэдэг юм чинь л энэ эдийн засаг тодорхойлж байгаа байхгүй юу? Энэ валютын ханш, энэ ард түмний амьдралд ороодж байгаа тийм энэ өмнө өлсөж байгаа энэ бүх юмыг харуулдаг тийм. Эдийн засгийн ингээл нэг өсөөл буураад хэлбэлзэл явдаг шүү дээ тийм. Одоо бид нар бол оргилдог хүрчээд ингээд онгоцны доошоо хавцсан. Хамгийн гол нь энэ нь хэдийн хугацаанд явж иж нэг ёроолдоо хөрхүү гэдэг л асуудал байгаа байхгүй юу? Унж ихэлсэн нь бол үнэн. 3-4 жил манай эдийн засгийн өсөлттэй байжгаад тэгээд 2 жил орчим ингээд ундаг байхгүй. Зүгээр би тэр зүй тогтлыг нэлээд олон жил ажиглажсэн учраас тэр хичээл орж байхдаа яг би та нарт хэлчихье 25 оноос унах байх гэдэг тийм мэрэгэн хүн шиг юм хэлээд байсан шүү дээ. Тэр нь бол би мэрэгэнтэй биш уулаасаа байсан зүй тогтлол доо. Тэгэхээр энэ 25 26 онууд бол манад бол асар том сорилтууд. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал атрын аян гэдэг хөтөлбөрүүд өнөөдөр дунд чатандаа очиод бүгд авилгаж байна. Бүгд саармагчж байна. Хэрэгжилт нь өнөөдөр байхгүй байна гэсэн олон зүйлүүдийг ингээд энэ дээр дурдж болох байгаа. Тийм учраас би ажлын хэсгээ халж байгаагийн үед энэ тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж одоо өмнө байсан энэ сангаас олгосон энэ зээл тусламжийн асуудлууд дээр улсын хурлын түвшинд бол хяналтын сонсгол хийх юм хүсэлтийг өнөөдөр улсын хурлын дарагт ингээд бас аль бие усаар гаргаж байгаа. Энэ татвар төлөгчдийн мөнгө өнөөдөр яагаад үр дүнгүй болоод байна гэдэг асуудал өрөөн дээр хөндөгдөн. Дээр нь өнөөдөр гурилын үйлдвэрүүд яагаад хэрэглэгчийн арх ашиг бодохгүй монопол картелдсэн хэлбэрлүү ингэж орж байгаа юм гэдэг асуудлыг бол өнгөрсөн хугацаанд бид нар судалгаагаар гаргаж ирсэн. Энэ Монгол Улсын хувь зээний чухал шийдвэрүүдийг гадна гардаг байсныг тухайлбал Москвад байсныг Улаанбаатарт авчирсан. Бид дотооддоо асуудлаа шийдэх болсон гэдэг энэ үг итгэл үнэмшил арчлагчдын баг энэ дотор нь хүчтэй тохиолдог байсан чинь бид нар өөрсдөө тусгаарч тогтнож чаддгүй юм байна. Заавал нэг ах хэрэгтэй юм байна. Монголчууд юу ч чадахгүй юм байна. Ах байхгүй бол бид нар яах юм? Сүнчих юм байна. Хувь заяагаа өөрөө сонгох хэрэгтэй байх уу юу? Эрхчлөөтэй байх уу гэдэг тухай ярьж байна. Тэгээ энэ бол Монгол үндэстний Монгол улсын хувь заяатай холбоотой. Энэ тусгаар тогтсон ус байх уу гэдэг асуултын хариу өгсөн. Арчилсан биш замналаар Монголын нийгмийг өөрчлөхийг санаархсан бас хэсэг бүлэг бас Монголын нийгэмд байгаа. Монголчуудад чанга гарах хэрэгтэй. Монголчуудыг ер нь бол ингээд чангахан гараар хүчтэй хэн шиг нэг үдирдэгч гарч ирээд өдөрдөх ёстой ч гэдэг юм уу. Нэг ийм дуу хоолой бас дахиад цоглоод эхэллээ. Энэ төр ерөөсөө жаалж шин. Өчигдөр хүн ярьд тусаагүй байхад засгийн газрын автобаз 5.8 тэр бумын тендер зарласан биш. Атал тэр зургийг ингээ харсан чинь ерөөсөө тоосондоо дарагдцсан. Бүтээлэгтэйгээ бараг цоошны юм уу гэмээр машинууд ингээ байж байгаа байхгүй юу? Битүү өрцөн. Төдий чинь хэрэглэхгүй байна гэсэн. Тэгээ тэрийг ашиглал байхгүй учраас түрээслэх гэж бүрсүүлдэ. Түрээслүүлье гэж зар өгч шин. Энэ юу хэлж яаг нь вэ? Ашиглахгүй, хэрэглэхгүй баах юмыг татвар төлөгчдийн мөнгөөр авцсан байна л гэсэн үг шүү. Тэгээ сүүлдээ бүр аргаа бараад түрээслэх ярьж ш. Тэр нөгөө машин түрээслүүлж бизнес хийж иргэдийг цалинжуулж байгаа тэр компаниуд маань яах юм? Түр ингээд тэр компаниудтайгаа өрсөлдөө тэг өөрийнхөө мөнгөөр аваагүй шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр авчаад бизнес хийгээд байд. Гэтэл нөгөө нэг бизнес эрхлэгч хөөрхий махаа идэж банкнаас зээл аваад бизнес хийх хин ялах юм бэ гэдэг асуулт аюу эвгүүд тавьж байгаа. Монголчууд маань ядуурсаар одоо ядуурлын төвшин маань 43% төржээ. Тэгэхээр энэ мэдээж юутай холбоотой вэ гэхээр өнөөдрийн улсын их хурал хамтарсан засгийн газрын 1 жилийн дотор Монголын ард түмнийг 20 гаруй хувиар ядууруулж чадсан. Энэ одоо гайхамшиг бодлого үйл ажиллагаатай мэдээж
холбоотой. Тэгэхээр зүгээр нэг одоо том одоо нөлөөлөл нь юу байсан бэ гэхээр татварын асуудал, улсын төсвийг бүрдүүлэхдээ ард түмний нуруунд дээр татвар торгуул даатгал хураамж нэрийдлэр одоо оногдуулсан явдал нь бол жишээлбэл зүгээр 10,000 гаруй бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагыг одоо дампууруулж үүний ард бол олон 10,000 ажлын байрыг үгүй хийж байгаа. За эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэхэд бол төр бол одоо мэдээж зардлаа бууруулах шаардлагатай байдаг. Харин ч тэгсэн чинь эсэргээрээ бүр 27 их найдад багтдаг байсан улсын төсвийн зардлыг энэ жил бүр 33 их найд болгож одоо нэмэгдүүлсэн. Тэгэхээр энэ хүмүүс бол Монголын одоо ард түмний эсрэг бол ажиллаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ төсөв захиран зарцуулж байгаа энэ үргэлгэн нөхцөл байдал дээр нь бид нар бүр гайхаад авч бүр шаардлага алга тий яаж яана гэсэн чинь краш дүүрэн тоос дарсан машинтаа хэрнээсээ дахиад машин авнаа. Энэ машинуудыг түрээслүүлнэ гэд 5.8 тэрбумаар тендер зарлаж байгаа шүү дээ. Хизээч хийгдэхгүй хэрэгжихгүй гэдгийг мэдсээр ээжж мега төслийн тэзүү хийлгэж байна гэд олон 10 тэрбум төгрөгийг зарцуулсаар байгаа. Тэгэхээр энэ 3 жилийн дараа хэдэн хувьд хүртэл ядууруулж чадах нь гэдгийг нь харах л үлдэж байгаа шүү байна да. За манайхан татвар буулгах талаар та нарт давлгаалаад өгөөч гэж гуйж байна. Тэгээд дээрээс нь бидний төлсөн татвараар төрчин бизнес хийгээд байна. Засгийн газрын автобус машин дүрсэлж байна. Одоо сахилгаан хаалгаагаар оруулж ирээд тэрийг нь авсан айлуудын сахилгааныг нь төгөлнө гэж байна. Төлбөрөө нөнгөлнө гэж байна. Тэгээд дээрээс нь хөвсгөлд сая шатдаг тэр зах чинь төрийн өмчт зах байсан байлаа шүү дээ. Төрөөс бариад тэгээд хүмүүст түрээслүүлээ тэр мөнгөнд төр авдаг бүр юм. Элийн балаа юм шаах юм. Тэгээд одоо энэ талбай дээр барьсан байгаа тэр нэг цагаан хооронгыг харчих нэг гамшгүй юм л шиг гэснэ. Тэр нь одоо Улаанбаатарт өнгө зүмжтэй дэмээд байгаа юм байна. Хамгийн гол нь цаадууч ингээд жигсаал цуглаан хийлгэхгүй гэж талбай дээр нэг заваарсан жанхуу шиг юм хийгээд байгааг ерөөсөө анзаарч ийнэ үү та нар. МСС ч одоо шинэ өдөртөө 10 хэдэн тэрбум өлөө хэдэн тэрбум чиглэлээ татвар төлж идэг одоо. Тийм үү? Энэ томцолч одоо ингээд энэ том компани байна. Тэгээ тэрүүгээр нь бид нар тэтгэр цалингаа тавьж байгаа үстэй. Тэрүүгээр нь бид нар энэ нийгмийн амьдралыг аваа явж штэ. Тэгсэн чинь хамгийн зөв юм нь юу харагдаж байна вөхөр? Бацаанд ингээд ястай улсад нэг ширхэгч татвар төлж үзээгүй дээ энэ дурак. Тийм үү? Энэ Жэнко бол ер нь татвар төлдөг юм уу? Энэ одоо ер нь том компани. Том компани дотор татвар муу төлдөг гэж байна шүү дээ бас. Тийм шүү дээ. Гэхдээ энэ туваа маваа гэж ер нь татвар төлдөггүй. Энэ одоо энэ чи хараад лагаараа. Ерөөсөө энэ баялаг бүтээдэггүй, татвар төлдөггүй улсууд дандаа хүний өрн хураамыг дайр. Баялаг бүтээгчд рүүгээ дайр. Өөртөө чадахгүй. Тэгэхээр энэ одоо эднээс би хэлээд шүү дээ. Би бүр өнгөрсөн намар гэсэн. За энэ баялаг бүтээгчдүүгээ дайрсны горыг удахгүй амснаа эдийн засгч нь дутаа болно гэж. Тэгээд бол баялаг бүтээгчтэй баялаг бүтээдэггүй дээрдэгтэй зэрэг эдийн засгч нь сүртэл юм байна. Залуу хүн байж битгий нэг тийм хүний өмнөөс хачаач юм яриад заяа. За манай ерөнхий сайд маань сая маш муухай хүнтэй харьцлаа. За бид өхөн бол одоо ингээд цөөнх сөргөчний одоо бас байр суурийг илэрхийлж тэр цоо эмэгтэй хүн үгэлж байна. Энэ улс оронд болж байгаа ч юм байгаа, болохгүй ч юм байгаа. Монголын үндэсний статистикийн орноос 2024 он 2025 оны нэг хүний амьдрах зарлыг гаргасан байл. 24%-ээр өссөн байна өнөөдөр. Амьдрал маш дурдж байна. Хүмүүсийн амжиргаа муу байна. Үүнийг хэлсэн. Энэ хэлүүлэх ёстой. Өнөөдөр Монгол улсыг удирдах байгаа хүн ийм зэрэг үгийг сонсож явах ёстой. Тэгэхэд өнөөдөр улсын хурлын гишүүндэд үгээ хэлж яхад Монгол улсын ерөнхий сайдад ийм байдлаар эмэгтэй хүнийг одоо бас хэлнэ гэдэг бол хэр тийлгэм их эвгүй байлаа. Энэ дээр одоо бас Монгол улсын ерөнхий сайдтай анхаараарэ. Одоо яг миний хоёр хажуу тал сууж байгаа хоёр сайдтай хэлмээр байна. Сайд нараа хэлж байгаа үгэндээ хариуцлагатай бай. Энэ асуудлыг хэлэхээр онцгой албан татвараараа бид нар нөхчихнөө, онцгой албан татвараа нэмчнэ гэж байгаа. Энэ бол шулуухан хэлэхэд улс төрчдийн зохиосон аргаа ядсан үлгэр шүү. Онцгой албан татвар яагаад тамхи архи гэсэн энэ бүтээгдэхүүнүүд дээр тавигддгийг. Энэ өөрөө татвараар бид нар хэрэглээг багасгах гэсэн зорилготой. Ийм ч учраас улс орнууд архи тамхин дээр онцгой албан татвар буюу sin tax гэдэг нүглийн татвар гэдэг юм хийдэг. Энийг баг байлгах нь эрүүл мэндэ хүүхдүүдэд залуучуудад хорлож байгаа нүгэл болдог учраас энэ нүглийн татвар гэж тавьдیں۔ Гайлын албан татвараар төсөв бүрдүүлдэг.
Энэ одоо хилцээрэр чинь тамхин бүтээгдэхүүний гайлын 30% албан татварыг байхгүй болгочих юм бол төсөд бүрдүүлж байгаа 68 тэрбум төгрөг чинь байхгүй болно. Энэ 68 тэрбум төгрөгөөр жилд хэдэн сургууль цэцэрлэг барих юм? Хэдэн хавдрын эмчилгээнд зарцуулж болох юм? Хэдэн сайн багш нарыг цалинжуулж болохыг эдийн засгийн хөгжлийн яамынхаа тооцоо хийгээрэй. Яг оо би бас одоо ерөнхийдөө засгийн газарт хэлээд байгаа энэ бүсүүдийн хөгжлийн бодлогыг бас энэ тэнцээ авч явахгүй бол энэ иргэдийн эрхийн томоохон зөрчлийн асуудал яригдэн шүү. Газар тариалан хөгжөөгүй бүсэд амьдарч байгаагаар иргэд тохирч болохгүй учраас инквайри сайд та бас энэ дээр бас гишүүдийн саналыг бас бодолцоорой, тийм ээ. Тэгэхгүй бол одоо бүсүүд тэр жигтэй хаягдаад байж болохгүй шүү дээ. Газар тариалангүй юм чинь гэдэл тэр жигтэй хаягдаад магадгүй айгүй бол мал аж ахуйгүй юм чинь гээд хаягддаг хэлбэрлөө ерөөсөө явуулж болохгүй шүү. Энэ бол бас асуудал үүсэх байна. Саяны уул уурхайн биржийн тухай хууль бол нүүрсний хулгай 2 дугаар ангийг хийя гэдэг ийм хууль орж ирсэн. Энэ засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэх улс төрийн зориг легитим байдал байна уу? Энэ нэвтрүүлгийг нь одоо тэр аптек гэрээг хамгийн том нүүрсний хулгайн аптек гэрээг хийсэн Амундраа гэж хүн засгийн газрын PR хийгээд суугаад байна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Мөн үү? Би Амундрааг дуутахад ирээгүй хүн нүүрсний гэрээг сурталчлаад засгийн газрын PR хийгээ суугаад байна шүү дээ. Тийм учраас би тэр хүн чинь 15 давхартай офис суудаг гэвдтэй. Би тийм учраас 15 давхраас орж ирсэн хуулийн төсөл байна гэж харж байгаа. Монгол улс оронд нэг юм байна. Тэрний юу гэхээр зохицуулагдаагүй, маш нарийн зохицуулаагүй маш олон юм байна. Тэрнийх нь одоо гай гэдэг юм уу, тэрнийх нь хүндрэлийг нь болохоор энэ иргэд болон эрүүл мэндийн салбар, эмч нар одоо саяны Батчулуун эмч хүртэл хариу үр дүнгийн эзэлж байгаа байхгүй. Тэрнээс биш тэр зүйлээ хуулинд байсан зүйлийг журам гаргахтаа өөрөөр тайлбарлаж бичээгүй байсан бол бид бүхэн тэнд асуудалд орохгүй гэж хуулиасаа давсан журам гардаг юм уу? Эсвэл тэр журам нь зөв юм уу? Эсвэл олон зүйлийг нарийн тайлбарлаж чадаагүй ерөнхийдөө айцнаас болоод нэг хүн нөгөөтгөөр нь тайлбарлаад тэрийг хэрэглэх боломжтой байдаг. Нөгөөх талдаа болохоор нөгөө байгууллагын тэрийг хэрэглэх боломжтой байдаг. Ингээд дундаас нь хүндрэл гараад одоо манай имлэг дээр ирэхлээр тэр бүглэгч гэдэг юм эрхээ болчихж байна. Эрхээ болохоор олон хүмүүс тэр илгээ бүглэж чадахгүй болчихж байна. Монголын ард түмэн таарын амь насыг алнаа. За эндээс зайлцгаад. Өөр ярих юм байна. Өөр таатай ярих юм байна. Монгол улс ард түмэн ойлгож байна. Үнэн зөв очиод шүү. Ард түмэн хаанад явж өргөв. Ачи юм байна. Манай Монгол улсын засгийн газар бидрийг төлөөлөхгүй болоод удаж байна мэдөө. Чадахгүй төлөөлж. Төлөвлөхгүй шууд очиод шүү. Манай Монгол улсын засгийн газар бидрийг хязгаарч төлөөлж байгааг төлөөлж чадахгүй. Ойлгосноо тэгээ хэлээд чи. Ой гадны хулгайч байна. Манай тусгай тогтнолыг аваад явчих нь бид нарыг хордуулчих нь мажид ах юм. Хин нөгөөнөөс энийг эсэргүүцэх аль нэгэн улсаас даалгавар авсан. Мөнгө төгрөг авсан тийм л хүмүүсийн яриа байгаа. Арай дэнтчихсэн шүү дээ. Одоо сүүлдээ бүр хүний биеийн гадаад иргэний биеинд очиж гэгэл цагаан өдөр халтж байна. Хинч Оросын нүрийг мажиг үстэй хуцын замдж яваад өнөөдөр яагаад байгаа Француудыг дээрлэхэд яагаад ямар учиртай. Ер нь тэр урааныг эсэргүүцээд байгаа хүмүүс энэ Оросын холбооны нөхдүүдээс мөнгө авсан юм шиг харагдсан. Санагдах. Тэгэл ерөөсөө дэлхийн энэ 3 дахь орнууд Монголд ингээл хөрөнгө оруулаад юм хийхээр эсэргүүцэл илдвэр хэлж байгаа. Тийм ээ. Уран бол улс орнуудын стратегийн том асуудал. Өнөөдөр админ цалхаа станцын түлш хийдэг ураанаар мөн тэндээс гарч байгаа хэрэгэлцэн түлшээр нь цөмийн бөмбөгнүүд хийдэг, буужингийн толгоонууд. Тэ. Хуучин Орос улбаны улс манахаас дангарал авчихсан. Тос өдөр шинг үзөөжсэн. За ургийн гажиг гэдэг юм ер нь бол нэг тийм одоо зөвшөөрөх хэмжээнээс илүү гэдэг юм уу, урд өмнө байснаас илүү хэмжээтэй гэдэг юм уу, ийм юм судалгаагаар бол тогтоогддог үзвэл ерөөсөө нэг байж л байх хэмжээний ер нь нэг юу гэдгийг нэг 100 мянган мал дотор нэг гардаг тохиолдогч байдаг юм уу, иймэрхүү л хэмжээний тэрнээс урд уртгаасаа нэмэгдсэн онцгой ихээр олон болцсон юм бол байхгүй. За энэ нь яагаад хүрээд байна вэ гэхээр тэр одоо 80-аад он 90-ад оны үед бол энэ сошиал бол байхаагүй.
Тийм ээ. Одоо бол гарсан юмас сошиал дээр тавьж чадгаа учраас хүмүүсийн анхаарал түрээд байгаа болохоос л наад гажиг бол ямар төрлийн гажигуд гардаг вөхөр 2 толгойтой гажиг гардаг, 2 бүхстэй гажиг гардаг, 6 хөлтэй, 8 хөлтэй, бүхсэн битүү, тагнаатай, тагнаагүй тийм ээ. Иймэрхүү гажигуд бол Монгол оронд угаасаа бүр 70-80 оноос ч өмнөж байж лээс одоо ч байж л байна. Инженко группоос явсан албан бичиг дээр Намранктай холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон голомт банкн дээр нээсэн аккредиттэй холбоотой хохирлыг миний бие хүлээнэ гэж хүлээн зөвшөөрсөн байна. Хамгийн ноцтой нь энэ албан бичигт Монголын байгалийн баялаг нөөцөн тогтоодсон ордуудыг зарж байна. Хятад талын худалдаа авч олж өгөөч гэсэн маягтай ийм шууд битсэн ийм санал хүсэлт байгаа юм аа. Энэ бол өнөөдрийн ярьж байгаа тэр төөрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй учраас бас ноцтой гэж үзэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учраас төөрөг нуурын ордтой холбоотой гэмтэргийн талаарх мэдээлэл бол ирүүлсэн. За ингээд мэдээллийг авилгатай тэмцэх газрын мөрдөн шалах хэлтс 2025 оны 4-р сарын 14-ний өдөр бол хүлээн авсан. За энэхүү хянан үзээд 2025 оны 4-р сарын 17-ны өдөр эргүүллийн тусгай ангийн 22-ийн 1-р зүйлийн 3 дахь хэсэг 18-ийн 6-р зүйлийн 1 дахь хэсэг зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажилласан. За одоогийн байдлаар бол мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдаад ингээд мөрдөн шалах ажиллагаа явагдаж байна. За 22-ийн 1 буюу одоо эрх мэдэл албан тушаалын байдлыг уруулан ашиглах за 18-ийн 6 мөнгө хуваах гэмтэр. Энэ хүмүүсүүд нь одоо жишээ би шууд нэр заагаад хэлээ л Алтмаагийн Батулга гэдэг хүн яагаад жишээ өнөөдөр бүлэг дээр энэ орчин улбаны улстай явж байгаа хэлцээрүүдээр байр суурь гаргаж ирж хэлэхгүй байгаа юм би. Энэ хүний байр суурь бас надад их сонирхолтой санагдчихэв. Сая хүн ном бас нэг төрөг нуурын ордтой холбоотойгоор бас Алтмаагийн Батулгатай холбоотой асуудлыг гаргаж ирж ярьж байна. Факт нотлохоотой зүйлсүүдийг гаргаж ирлээ. Гэтэл манай арчсан намын гишүүд маань бүгд чимээгүй энийг хараагүй юм шиг царайлаад байгаад байна. Миний харж байгаагаар геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн. Энэ цаг мөчид Монгол улсын төлөө бие даасан байдлыг хамгаалж зогсох хүчин бол арчилсан нам юм аа. Ипотек төлждөг, за машиныгаа лизинг төлждөг, хөнгөтэй сургалтыг төлждөг. За ингээд тодорхой хэмжээний бас хуримтлалтай нэг их бага хэмжээгээр. За энийг одоо бидний манай хувьд бол дундаж давхарах гэж үздэг. Баян ядуугүй бүгдээрээ машинт. Машин нь хүнс нь, машины хүнс нь 2 тэрбум доллар. Хүнийхээ үнснээс 2 дахин давцсан. Балетын нөөцийг хамгийн их сорж байгаа юм. Машины хүнс. Хүнээсээ илүү 2 дахин болсон. Нэг мэдсэн чи хотын дарга руугаа хэн дуртай л Нямбатра, Навшоо, Нямбатра мо Пятстаминэ, Нямбатра мо Банда энэ гэж ашигладаг. Бид нар чинь бас л агуу бахархмаар эрхчлөлт хооронд амьдарч байгаа юм шүү. Бээжин хотын даргаыг ингэж хашгирч байвал эсвэл Москва хотын дарга руу ингэж хашгирч байвал ер нь тэнд юу болж байгаа бол. Тэгэхээр нэгэн тийм заваан одоо хэтэрхий заваан болцсон энэ хотыг бол хүчтэй захиргааны арга зүгээр захиргааны арга биш шүү. Хүчтэй захиргааны аргаар л одоо цэгцэлж янзлахаас өөр ямар зам байх. Бүгжэрлэг болохоор л Нямбатра, Төв цачнаа Нямбатра өмнөх удирдлагууд одоо юу гэдгийг Мон урааны намхуудын нийлдэр мээг энэ хотын бүх газрыг зарсан нөхрийг харахгүй тэгэл Нямбатра нөгөө жил гаранхай ажиллаж байгаа юм байна шүү дээ. Ачаал бас амар их байгаа юм байна гэдэг дээр бас жоохон баярлаад юм хэлчихлээ. Цаашид одоо цагдаа камер харж байгаад зөрчлийг илрүүлээд скриншот хийгээд гэрлүүн хөргүүлдэг байсныг болж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ та бидний хард дэлгэцэн дээр ингээд AI бүх машинуудыг ингээд таниад ямар төрлийн зөрчилтөө торгуулаа төлсөн төлөөгүйгээр нь хүртэл ингээд AI хянаад явах боломжтой байгаа. Тэгэхээр бид нар одоо хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэхийн тулд хүмүүсийг торхоосоо илүүтэй гаргасан зөрчилд нь 1 жилийн хугацаанд ингээд урьдчилт сануулж гэрт нь сануулга хөргүүлдэг байдлаар энэ AI програм хангамжийг ашиглая гэж байгаа. Харин 26 оны 1 сарын 1-ээс үл яг одоо AI шууд хэмэл оюухан тухайн торгуулийг аль бие усар одоо ноогдуулдаг, торгодог ийм зүйл рүү шилжнэ. Бид нар шилжилтийг бүтэн жилийн өмнөөс ингээд бэлтгэл ажил хангаж байгаа. Би тэр үед яг нөгөө тэр цуг байгаагүй болохоор дараа нь нөгөө камерын бичлэгийг хараад үзэхэд бол нэг 3 минут орчим хүүхэд ингэж урж яхад ерөөсөө хүн гарч ирэхгүй л байсан да. Тэгээд тэр хамгаалагч нь яваад очихоор нохоогоо ингээд татахт нь өмднөөс нь зуураад байгаа хгүй. Өмдийн ураад хайцсан л лээ. Тэгээд өөрөөсөө болохоор бид нар ингээд
камер ажиллаагүй байсан гэдэг тайлбар өгөө. Тэр дор нь манай хүүхд нөгөө нохоонд ингээд уруулж байхдаа хажуугаар явж исэн хоёр ахыг хараад ахаа туслаач гэд би ойрлоод дараа нь тэнд сууж исэн ихчээ гэд хашгираад юус хинч ирэхгүй байсан гэд хүн амиа хамгаалах рефлекс ажиллана шүү дээ. Тэгээд хүзүүнээс нь ингээд би багалзууртаад ингээд дарцсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд миний гарт тэр нохооны арьс мэдрэгдээд ийн гэд бүр одоо болтол бараг тэгээд байгаа. Парк дотор тийм хариуцлагатай газар тийм гадаадын хөрөнгө оруулалтаар босгосон ийм том газар ч одоо тэгээд тийм дил сул нохоо хүн шиг нохоо явж гин гэж хин санах уу тийм. Одоо би бараг хэлэх үгнэрийг надад олдохгүй байна. Би туйлын муу хадалж ийн гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол төр бол хийх ёстой ажлаа мэдэхгүй байна. 14.5 мега төсөл ярьж байна. Энэ 120 их 80 төгрөг. Гэтэл бид нар төсвөө хүндэрсэн цалин тэтгэврээ өгч чадхааргүй хэмжээнд одоо очихж шүү дээ удахгүй хэдхэн сарын дараа. Гэтэл энэ улс оронд томоохон мега төслийг хэрэгжүүлнэ гэсэн ийм зүйл ярьж байгаа нь бол одоо авцалтахгүй байна. Бид нар эхлээд цалин мөнгөө өгдөг төсвөн боломжийн хэмжээнд байж мега төслийг одоо хэрэгжүүлэх нь зүйтэй гэж би хардаг. За 14.5 мега төсөл дотор авах юм байна. Зарим нь бол хит фантастик Монгол улсад одоо хэрэгжихэргүй юм зөвлөж зөндөө харагдаж шүү дээ. Өнөөдөр альва улсын төр юу хийх ёстой гэхээр ерөөс 3 үүрэгтэй байдгийг. За нэгд нь бол хүүхд багчууд нь чанартай боловсрол эзэмшиж байх ёстой. Энэ нь бол төрийн үүрэг нэг. За хоёрдугаар үүрэг нь залуучууд нь тухайн улсын залуучууд нь ажил хөдөлмөрөөр хангагдаад олж байгаа орлого нь ипотекийн байрын төлөхүүц, амьдралд нь хөрхүүц ийм цалин мөнгөтэй ажлын байраар хангацсан байх ёстой. Энэ төрийн хоёр дахь үүрэг. Энэ биелэгдэхгүй байна. За гурав дахь үүрэг бол ахмадууд нь насаараа улсад ажиллаад авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь хөрхүүц, даралтныхаа ямиг авч чадхууц ийм хэмжээнд байх ёстой. Гэтэл энэ гурван төрийн үүргийг өнөөдөр умардсан байна. Одоо 44 дахь жилдээ эмчийн ажил хийж байгаа эмч байна. За эмчнэрээ ярих бол ерөөсөө сүүлийн үед ялангуяа нэг хүнд юм хийж болох байсан. Одоо нөгөө далаасан газар нь далайж, далдаасан газар нь ил гарч явдаг хүмүүс эмчнэр болсон. Одоо бүр энэ нийгэмд чинь бараг 60%-аас илүү нь сэтгцийн тулгымцсан асуудалтай улсууд байна. Энэ өнөөдрийн нийгмийн харилцаанаас болж байгаа шүү дээ. Бас тэр хүмүүсийн байнгын стресс, хоолунд нь авж байгаа цалин хүрэхгүй байгаа гэдэг нийгмийн одоо асуудал бухимдлаас болоод нөгөө бухимдсан улсууд чинь хамгийн түрүүнд өвдөө зовоод ирэхээр эмнэлэг дээр нь хамгийн түрүүнд эмчнэр дуура гаргана. 20 жилээр түнш худалдаа авах гэрээ хийж байгаа энэ нөхцөл байдал бол Монгол улсын эрх ашиг биш ээ. Түнш эрчим хүчний хамгааллыг дахиад 20 жилээр сунх үйл ажиллагаа болох гэж байна. Би энийг эсэргүүцэж одоо энэ гэрээг гардан гүйцэтгэж байгаа ган төмөр мөн тухайн сайдыг бол яаралтай огцор гэж би шаардаж зогсож байгаа. Мөн Евразийн гэрээ бол ерөөсөө Монгол улсын эрх ашиг биш ээ. Энэ бол ерөөсөө Оросын холбооны улс болон түүний дагчаа 5 улсын дотоод асуудал. Мөн энэ рүү бол Монгол улсыг татан оролцуулах олон улсын хамтын нийгэмдгээс Монгол улсыг тусгаарлах, өөрсдийн нөлөөний хүрээнд оруулах гэсэн юм бодлого байна гэж би эсэргүүцэж байгаа. Мөн Евразийн гэрээт чөлөө тулдааны гэрээ хийснээрээ Монгол улсын эрх ашиг бол биш ээ. Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчид энийг хохирноо. Угаасаа энэ өрсөлдөөнд орж чадахгүй дампуурах ийм нэрсэл байгаа учраас энэ рүү бид нар орох шаардлагагүй гэж үзэж байна. Одоо энэ засгийн газрын зарник сайдар. Би бүр онцолж хэлэх гээд байгаа зүйл бол хөтөлбөр нийгэм хамгааллын сайд инх хамгаалан гэдэг. Хуулийг хэрэгжүүлдэггүй, гацаадаг, улсын их хурлаас баталсан хуулийн дээр заасан журмуудыг нь хэрэгжүүлэхгүйгээр жил гарan болгодог. Ингээд ард нь хоцорж байгаа тэр нийгмийн эрх шиг буюу малчтын эрх шиг гэдэг юм уу эргээд түүн цаана байгаа асуудлуудыг нь бол ингээд өөрийнхөө үзмжээр нэг сайд хуулийг хэрэгжүүлдэггүй гасаадаг асуудал байж болдгийм үү. Хууль өөрөө гуйл болж байгаа шиг асуудлыг бол иргэд маш их ярьж байна. Бид нар иргэдтэй уулзтууд хийсэн. Цаашдаа энэ эрх зүй төрчин засаглах юм уу, хууль цаа засаглах юм уу, эсвэл хувь хүн засагладаг байх юм уу гэдэг асуудлыг хүртэл яриад байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр ер нь хуулийнхаа хэрэгжилтэн дээр зарим энэ сайднэр дээр нь асуудлыг нь ярих хэрэгтэй байх оо. Нэг хүний үзмжээр хууль мөрдөгдөг байж болохгүй асуудал байна. Энэ бол өөрөө суурь зарчмын асуудал. Хүмүүсээ та нар мэдсэн үү? Манай улс чинь хүннүгээд хоттой олчихжээ. За тэр хот нь хотын даргатай олчих. Тэр хотын дарга нь их уртлын гишүү асан Саранчмэг гэдэг хүн болсон байна шүү бүр. Тэгээд одоо юун хотын дарга хаанаас гараад өгөөд би одоо газрын зураг дээрээс хайлаа нөгөө хот байдгүй шүү, олддгүй. Тэгэхээр судлаа үзсэн чинь хүннүгээд дагуул хот байгуулж байгаа юм байна. Ер нь яг дагуул хот байгуулж байгаа зөв. Гэхдээ хот нь байгууллагатай байхад
хотын даргатаа болоо сонгогчдаг. Тэр гүм сонин шүү.